одоо томон хэлмэгцэн монголчуудын туршлагыг өгсөн ийм олонс юм аа. За ингээд энэ өнөөдрийн уулзалт ажиллагааны хамгийн ихэнд нь өнөөдөр Өмнөд Монголын залуучуудын холбоо болон санал нэгтээ нөхцөөс нь гаргасан өнөөдрийн уриалгыг одоо та бүхэнд танилцуулъя. Ингээд энэ эндэр дээр Өмнөд монголчуудын өмнө ихэнд төлөө бас одоо зөвхөн тэнцэж чаддаг санаагаа өрье. Өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Далаабаатар маань цагтаад байцаалт өгөхөстой болчоод цагтаа тэр үлдчихлээ. Тэгээд энэ өвөр Монгол залуучуудын холбооны дарга нь Далаабаатар гэдэг энэ залуу байгаа. Тэгээд Далаабаатар маань ирж чадахгүй учраас энэ юу юм би уншаа. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах дайны дэлхийн өдөр гэлээ. Өмнөд Монголын залуучуудын холбооны ил санаа нэгдсэн гишүүд бид энэ өдөр хүн төрөлхтөн Өмнөд Монгол дахь хүний эрхийн асуудал анхаарал хандуулаасаа гэж хүсэж байна. Өмнөд Монгол хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг орнуудын нэг. Хэдхэн жишээ зурхад 1967-69 онд соёлын хувьсгалын хэрэгслийн зэрэгцээ өвөр Монголын ардын намайг ухаж малтах хөдөлгөөн гэх үндэсний эсрэг харгислал явагдаж 60 түмэнд хүнийг цаасан тамлан хороосон өмнөд монголчуудын үндэсний соёл боловсролыг үгүй хийх, уурлан самруулах үйл ажиллагаа хийгдэж ирсэн. Малчин монголчуудын газрын булаах хүчээр суурьшуулах зэргээр мянган жилийн турш уламжлан ирсэн амжиргааны үндэс язгуураас нь салган амьдрах аргагүй болгож байна. Өмнөд монголчууд үүнийг эсэргүүцэхэд хэрцгийгээр мөчн давж байна. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн уугуул ард түмнүүдийн эрхийг эрхэмлэн дээдлэх ёстой гэж тунхаглаж амьдралд хэрэгжүүлж байна. Бүгд найрамд хятад улсын уугуул ард түмний эрхийг уландаа гიშгэн өсвөрдүүлж байна. Ийм Өмнөд Монголын залуучуудын холбооны гишүүд бид нэгдүгээр 60 түмэн өвөр монголчуудыг харгислан ань масыг хороосон өв олноор хөв төрлөөр устгасан ялт хэргийг буушааж 60 түмэн ахан дүүсийнхээ гэгэн турсгалыг үндэтгэн нэн ихээр гашуудаж буугаа илэрхийлж байна. Бид бүхэн жил бүрийн 10 сарын 1 буюу бүгд найрамд хятад улс байгуулагдсан өдөр Өмнөд монголчуудыг харгислан явдлыг гашуудан тэмдэглэж байх болно. Хоёрдугаар Өмнөд монголчууд хүн төрөлхтний эсрэг ялт гэмт хэргийг олон улсын шүүхт мэдүүлэн гин буруутнуудад хариуцлага хүлээлгэх нь шударгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдэж байна. Гуравдугаарт өвөр Монгол орн 1947 онд байгуулагдсан. Гэтэл бүгд найрамд хятад улс 1949 онд байгуулагдсан хэрнээ өвөр Монголыг хүчээр эрхэнд оруулсан. Энэ зөв бус явдлыг нэгдсэн үндэсний байгууллага олон улсын шүүх хүний эрхийг хамгаалах газрууд олд харж анхааралтай аван ажиллаж өвөр Монголыг бүгд найрамд хятад улсын эрхшээлээс гаргаж эрх чөлөөтэй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Бид бүхэн бүгд найрамд хятад улсын засгийн газар таанд нь дараах зүйлүүдийг шаардж байна. Нэгдүгээр өвөр Монгол дахь бүх дарангууллаа даруй зогсоо. Хоёрдугаар тухайн өөртөө засах орны нэрийн үндэст нь өөртөө засах төрийг барин гэсэн хуулийн дагуу өвөр монголчуудад өөрсдөө төр засгаа барих, өөртөө засах орноо удирдах боломжийг олгоно, өөртөө засах орн шиг орн болох. Гуравдугаарт 15 жил хис гэрээр хоригдож зовж тарчсан эцэс гэрийн хорионд мөн байсараагаа хадаа цагаатгаж сурлаж эмчилж нөхөн олгоор олгох. Хуучинхүү наран билэг сод Монгол Батцангаа болон бусад Өмнөд Монгол улс төрийн Өмнөд Монголын улс төрийн хоригдлуудыг мөн судлаж хохирлгүй болгох. Дөрөвдүгээрт бүгд найрамд хятад улсаас төр засаг олон жил өвөр Монголын өөртөө засах орны соёл урлагийг хариуцсан эрх барьлаа. Өнөөдөр Өмнөд монголчуудын соёл урлагт сүрэл нэмэрлээд байна. Дээдсээс үлдээс нь ариун сайхан соёл урлагийн дарамжлагаа зогсоо. Бид монголоороо баймаар байна. Бид Өмнөд монголчуудын соёл урлагийг нээлттэй болгохыг шаардж байна. Тавдугаарт өөртөө засах орны нэрийн үндэсний хэлийг нэгдүгээр хэл болгох зарчмыг хэрэгжүүл. Монгол бичгийг өвөр Монголын төрийн бичиг болгохыг шаардж байна. Зургаарт Өмнөд монголчуудын овог нэрийг бичиг баримт дээр Монгол бичгээр зөв бичдэг болох. Баримт бичгийг хариуцсан хүмүүс нь монгол хүн байх ёстой. 7-дугаарт монгол сургуулиудыг хааж хорих, хөгжлийг нь цаатуулахыг зогсоо. 8-дугаарт монгол сургуулиудын сурах бичгүүдийг өвөр монголчууд өөрсдөө зохион гарах боломжийг олгох. Монгол хэл дээр ном зохиолыг чөлөөтэй болгох. Монгол хүүхд залуучууд оюутан сурагчдын зөв боловсрол олох, зөв соёлоо өмнө зөвөр мэдэн сурах эрхийг нь хүндэтэх. 10-дугаарт монголчуудын соёлыг дундад улсын соёл хэмээн олон нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлэх
Говь болон сурталчилгаа зогсоо монголчуудын соёлыг Монгол улсын өөр бүртгүүлдэг байхыг бид хүсэж байна. 11-р монголчуудын уран зохиол яруу найргийг чөлөөтэй нийтэлж хэвлүүлэх, ном судрыг чөлөөтэй хэвлүүлэх эрхийг нь олгох, Чонон сүлд роман зэрэг монголчуудын соёлыг гажуудуулан ойлгуулсан үйлдэлийг бүгд дэмжисрүүцэн хариул, монголчуудын шашин шүтлгийг дарамжлага зогсоо, монголчуудын онгон шүтэнээ өөрсдөө мэдэх, харгалзах эрхийг олох, онгон шүтэний эргэн тойрны 100 км газарт цэрэг зэвсэг байлгахгүй байхыг шаардж байна. Бэлчээр улсыг бохирдуулах, газар нутгийг цэлмэн ухаа зогсоо, уул уурхайн ажил хийхдээ монголчуудаа зөрчилдөг байхыг хүсэж байна. Малжих соёлыг дэмжих, малчин түмний мэрэгчлийг дээшлүүлэхэд тус болох, тэдэнд Монгол улс, Европ, дэлхийн бусад оронд суралцах, үзэл бодлоо солилцох зэрэг боломжийг нь хаан богдуулах байхыг шаардж байна. Өмнөд Монгол оюутан залуусыг олон орнд оюутан солилцоогоор сурах боломжийг нээлттэй болгох, өөртөө засах бүх зардлыг нь хариуцах, өөр монголчуудын шинэ үеийн дэлхийн хөгжлийн жишгтээ хөл нийлүүлэхэд хятадын төр засгаас хааж богдуулахгүй байх, өөр монголчуудын амьдралыг дээшлүүлэх, хүүхд багчуудын үн төлбөргүй эмчилгээний тогтолцоо бий болгох, 50-аас дээш насны монголчуудын эмнэлгийн үйлчилгээг үнэгүй болгох, тэдэн зориулсан эмнэлгийн барьж байгуулах, ахмад насанд зориулсан үйлчилгээний төвүүд хороо бүхэнд байх ёстой. Өөр Монголын уудан талнуудыг ахмадууд хүүхдийн намглын цэцлэнгуудыг олноор байгуулж үн төлбөргүй үйлчлүүлэх, тэтгэвэр тэтгэмж халамжийг иргэн хүртээлтэй болгохыг бид нар шаардж байна. Өмнөд монголчуудын хүний эрх мандан бадарч өмнөд монголчууд маань үрийн үрд нэгчин мөн бичих болтугай. Өөр Монгол эрх чөлөө өсөж байна. Өөр Монгол эрх чөлөө эрхтэй байна. Өөр Монгол эрх чөлөөтэй болох ёстой. Өөр Монголын залуучуудын холбоо. Одоо энэ өнөөдрийн арга хэмжээнд бас оюутан залуучууд олноор оролцож байгаа. Сүүлийн үед одоо энэ өмнөд Монгол ахын дүүсийнхээ төлөө тэмцэлд одоо залуус маань бас шинээр нэгдэн орж яваад бол бид бүхэн баяртай байгаа. За ингээд энэ дэрт бол одоо оюутан аривчхийг бол өрч байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай ингээд Ар Монголоос ингээд Өвөр Монголын энэ далаа өдргийн энэ залгад болохоор бид нар өөндөө ингээд үзэл бодол санаа зорилгоо ингээд нэгт байсан. Ийм үндсэн дээрс бид нар энэ үйл ажиллагаанд дэмжиж оролцсон. Тэгээ манай бид нар нийлээд дэлхийн Монгол оюутан ингээд клуб ингээд байгуулагдаад Монгол турагтнуудынхаа уламжлал, ёс заншил эдгээрийг эрхэмлэн мөн хүн чанараа гээгээгүй хүмүүсүүд төлөө мөн чанараа алдахгүй үйл явдлын төлөө ингээд бүгд зориулшууд ингэж энэ арга хэмжээг зохион байгуулж оролцсон юм аа. Тэгээд утга учир маань энэ юм арга хэмжээ болохоор бүх Монгол ахын дүүстэй бид нар нэг шүү. Мөн Монгол соёл уламжлал бүгд туршвал үнэт зүйл гэдэг бол хүн болгоны зүрхэнд байдаг зүйлээ. Энэ бол бидний газар шороо нутаг салшгүй холбоотой. Энэ Монгол улсын ирээдүйн болсон залуучууд бид бүгд энэ зүйлийг хүн бол өнгөрсөн үед бид нар бэлэг болгоод өгөхгүй. Тэр болгоомыг бид нар дурсамж сургамж болгож үлдээсэн. Одоо бид нар өргөжлүүлэх бид нар цаашдаа ингээд хүүхд бичгийн тулд тухайн улс орондоо мэдрэхтэй бодлоготой чадварлаг боловсон хүчин болж үлдэх ёстой гэдэг энэ зарчим дээр тулгуурч бие биенийхээ үйл ажиллагааг дэмжихийн төлөө бид нар оролцсон болохоор Дэлхийн Монгол оюутан клубээс энэ ажиллагаанд оролцсондоо бас баяртай байна. Тэгээ хамгийн гол нь цаашдын үйлс бүхэн ингээд утга учиртай мөн чанартай аливаа зүйл нь хэрэгжих болдгоо хамгийн гол нь чанар чансартай байхыг хүсэж та бүхэнд энэ зүйлсэнд нь баярлалаа гэж хэлье. Намайг одоо мөнх иргэдэг. За энэ нийт Монгол урдныхаа төлөө ажил үйлсд бас чадах чинээгээр оролцож явж боддог юм нэг юм байна. Тэгээд энэ өмнөд Монголын залуучуудын холбооны Далаабаатар төвшин заяад өнөр маань бас нагаад энэ 65 хүний явдал өмнөд Монголын одоо өнөөгийн дарлагдж байгаа байдлын ямар учиртай юм байна товч ирээ гэж хүссэн юм аа. За энэ монголчууд маань одоо феодлын бодлогын үед бол бас юм нэгдлгүй байснаас болж нэг эдийн засаг өсөх нутагт бол багц юм явдал байдаг. За тэгээд үүнд нь бол одоо манжчин улсын булан азлах явдал бол одоо бас
нэрмээс болоод ингээд бол Өмнөд Монгол гэдэг ойлголт бий болсон. Өвөр Монгол гэж ингэж олох хэрэгт үздэг. Сүүлийн үед харин зарим судлаачид энэ нь бол одоо Өвөр Монгол гэдэг ойлголт Чингис хааны үед үүссэн юм аа гэж хэлэх болсон байна лээ. Ийм янз бүрийн үзэл бодол байдаг. За тэгээд энэ Манжчин гүрний харьяанд байж байгаа үед бол Өвөр Монголд одоо тэр шин засгийн бодлого хамгийн түрүүнд хэрэгжиж болсноос үүдээд эрхчлөөний үзэл санаа бол хамгийн анх мандан бодож эхэлсэн байдаг. За ер нь одоо энэ хятад можуудтай шууд хэл залгадаг байдал бол Өмнөд монголчуудын хов зээнд бол их сөргөөр нөлөөлөх явдал байсан л да. Жишээлбэл одоо 1890 онд Улаанбаатарны уралгаан буюу Жиндандаа гэдэг ийм эсрэг ус амун одоо хятад таригчдын өмнө гарсан. Энэ хүмүүс бол одоо арчин монголчуудын нутагт нэвтрэн орж 170 мянган хүнийг бол олж чадсан байдаг. Ингэж олж чадахтаа бол одоо зүгээр нэг олж чадаагүй маш их томлон зовоож ингэж олжсэн байдаг. За тэгээд зохиолч Инжинашийн одоо гэрүүлэхэд энэ явдлаас дөрвөөд Инжинаш бол одоо үүний дараа нэгэн газар дөрвөлсөн байдалтай байж байгаа нас нөхцсөн байдаг. Арчин хүн бавууж байгаа ч гэсэн одоо гэрүүлэний явдлаас олж бас дөрвөж байсан ийм тохиолдол байдаг. Энэ мэт явдал нь бол одоо Өмнөд Монголд одоо нэршлэгийн төлөө үзэл одоо мандан бадрахад төлөс үзүүлж өгчээ. За Арга Монголд бас нэрчлэгийн төлөө үзэл мандан бадарч байсан. За олон тооны бол энэ Манжчингийн дарамхуулын эсрэг янз бүрийн үйл ажиллагаанууд бол Арга Монголд явагдаж байсан. За ингээд Өвөр Монголын эх орончид бол одоо санаа зорилгоо нэгтгээд 1911 оны хувьсгалыг бол хийгээд өгсөн гэдэг аавхан мэдж байгаа. Тэр үед бол одоо бас зарим нийтэнтэй яриад байдаг л да. Энэ Арга Монголд одоо тэр тусгаар тогтнсон. Тэгээд Арга Монгол тусгаар тогтногоодоо усныгаа нэгтгэхэд ингээд яваад байсан юм шиг. Тэр үед бол арай ташааж явж байгаа. Нийт одоо дэлхийн монголчууд бол харийн даралдаас цагьяа гэсэн хөтөлбөр төр үед явагдсан. За тэгээд ялангуяа Арга Өвөр монголчууд бол одоо нийлж нэгэн гэр улсыг одоо нэг Монголыг тэр үед байгуулахын процесс явагдсан. За үүний нэгэн жишээ нь бол одоо Арга Өвөр монголчууд маань нийлж бол Монгол улсынхаа төрийг бол байгуулж байсан. Нийлж бол одоо зэвсэг хүчээр байгуулад 1913-аас 15 онд бол Өвөр Монгол, Өмнөд Монголын нутгуудыг чиглүүлж нэгдсэн улсыг байгуулахын зэвсэг тэмцлийг өргөмж байсан. За үүнд бол одоо 3 улсын гэрээ саадуулсан гэдгийг тааван мэдж байгаа. За энэ 3 улсын гэрээний дараа бол Монгол улс одоонд Монгол улс зэрэгээ татах болоход одоо зарим Өвөр Монгол зөвхөлтөн бүтээгдэхүүнийг харуулсч бие даасан зэвсэг тэмцлийг бол хөгжлүүлж байсан. Өөрөөр тоонд бол одоо шинэ арчин хүн агуулж авч байна. За 3 улсын гэрээ бол энэ монголчуудын нэгдэн нийлэх энэ ирмэлцэл хүслийг бол огтгож одоо саадуулж чадаагүй. За 20-д онд бас одоо 21 онд за 20 онд янз бүрийн монголчуудын эрхчлөөний хөдөлгөөн хүчтэй өглөө шүү дээ. 20 онд жишээлбэл одоо Монгол улсад одоо Нармаа Монголын цэрэг гэж ярьдаг одоо цэргүүд орж ирээд одоо хэдийн баяр гочдыг одоо хөөн зайлуулсан бол 21 онд бол одоо бас Монголын одоо эх орончид одоо өөрийнхөө төр улсыг төхмөлөх юм болох юм хийж хэлсэн. 20-д онд нэг юм сонин үзэгдэл болж байсан л да. Энэ Оросын большевик төр засаг бол пан монголизмын үзэгдлийг ер нь большевик үйлсэд ашиглаж болох юм байна гэж харсан. За ингээд энэ большевизмыг Азад нэвтрүүлэхэд бол пан монголизм тусгах юм байна шүү гэж ойлгоод зөв хэмжээг дэмжижсэн байна. Үүнийг бол одоо манай зарим эх орончид бол ашигласан. За тэгээд Өвөр Монголд одоо жишээ нь манай энэ Арга Монголд бүгд Монгол ард улс одоо Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын хувьсгалт зэрэг одоо Монголын хувьсгал залуучдын хэвлэл гэж байгуулагдж байсан шиг Өвөр Монголд Коминтерны зүгээс энэ дотоод Монголын ардын хувьсгалт нам, дотоод Монголын ардын хувьсгалт зэрэг дотоод Монголын хувьсгалт залуучдын хэвлэл гэдэг ийм үгсүүдийг бас зохион байгуулах оролдлогод хийж байсан байдаг. Тэр үед бол одоо монголчууд нэгдэн нийлэхийн төлөө хэрэгцээтэй Өвөр монголчууд бол Улаанбаатарт одоо ирж суралцах. За мөн одоо дотоод Монголын ардын хувьсгал намын одоо байгууллагыг одоо Улаанбаатар төр байршуулах зэрэг юм одоо хамтын ажиллагаанууд явагдаж байсан. За Монгол улсын зүгээс энэ Өвөр Монголыг нэгтгэн нийлүүлэх талаар одоо хэдэн зэвсэг ажиллагаа 20-д онд хийж байсан зарим судлаачид бас ярьдаг. За 30-ад онд Өвөр Монголд бас үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэйгээр өнөөд ялангуяа дэмжих донор гон бол
нэлээд одоо эрч хүчтэйгээр тэмцэж улмаар одоо Японы дэмжлэгтэйгээр одоо бие даах байдлыг болж байсан.